Дараагийн мэдих танилцуулъя. Японд сүүлийн үед баавга хүн рүү дайрах хэрэг ихээхэн нэмэгдэх болсон байна. За энэхүү одоо үйл явдалтай холбоотойгоор нас барсан одоо хүний тоо бол 7-д хүрсэн байна. За энэ бол энэ оны хэмжээнд одоо маш их олон хүн энэ халдлага дүртэж байгааг харуулж байгаа юм. За үүнтэй холбогдуулан бас байгаль орчны яамнаас судалгаа хийсэн байна. За судалгаанаас үзэхэд энэхүү тоо баримт за жилдээ одоо 7 хүн энэ баавга халдлагатай холбоотой амнаас алдаж байгаа явдал нь түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэдгийг анхааруулж байгаа юм. 4-р сараас хойш нийтдээ 7 хүн амнасаа алдсан гэсэн мэдээлэл анх бүртгэгдсэн. За энэ бол 2006 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Ихэвчлэн зүүн хойд бус нутаг болох Хоккайдогийн бус нутагт бол хүмүүс амнасаа алдаж байгаа юм байна. За гадаа халуун аршаанаа цэвэрлж байсан 60 настай эрэгтэй бол ор сурггүй алга болсон. За түүнийг бол баавгаан дайралтанд хүрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. За энэ бол баавгаан халдлагатай холбоотой хамгийн сүүлийн одоо тохиолдол болж байгаа юм. За ер нь бол намрын уйлрал баавга хичээндээ ордог. За түүнээс өмнө бол хоол хүнсээ хоримтлуулдаг. За энэ нь бол баавга бас дайралт нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. За энэ жилийн хувьд бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор самрын ургац эрс байгаагаа нь өсвөлэн баавга нарыг олон гаргах ийм нөхцөлийг хүргэж байгаа. За тийм учраас баавга нар бол өссөнийхөө улмаас орон сууцны хороол руу орж хүмүүс рүү одоо халдах байдал үүсэж байгаа гэдгийг шинжээчид мэдгдсэн. За мөн сүүлийн үед бонд хүн ам буурж байгаа орон нутагт бол хүмүүс байхгүй болсонтой холбоотойгоор энэхүү бас баавгаан дайралт нэмэгдэж байгаа юм байна. За байгаль орчны яамны баримтаас харахад энэ онд амнасаа алдсан 7 хүний тоо нь 2024 оны 4-р сар хүртэл бүртгэгдсэн 5 гэсэн тооноос давсан үзүүлэлт болж байгаа юм байна. За энэ он бол 100 орчим хүн бол баавгаан халдлагын улмаас гэмтэж бэртсэн. Өмнөх 12 сарын хугацаанд өмнө нь 85 хүн гэмтэж бэртэж байгаатай холбогдож авч үзэх юм бол өссөн үзүүлэлт болж байгаа юм байна. За мөрдөн байцаагчид Пүрүү гарагт Итава мужийн Китамаки хотод баавга дайрсан байж болзошгүй хэргийн улмаас тухайн хэргийн газар дээр ажилласан. За үүн дээр бол хүний цус баавгаан үс одоо олдсон ийм зүйлийг бол илрүүлж байгаа юм байна. За өнгөрсөн 7 онд Итавад бол цогцсон олдсон эрхтэй баавгад халдуулж одоо амнасаа алдсан гэдэг нь батлагдсан байгаа юм байна. Токио хотын хойд хэсэгт орших Гума мужийн Нумата хотод бас нэгэн хэрэг гарсан байна. 1.4 метрийн өндөртэй насанд хүрсэн баавга супермаркет руу дайрсан. За энэ үеэр бол нэг нь 70 настай, нөгөө нь 60 орчим настай 2 эрэгтэй рүү халдсан. За тэдний хувьд хөнгөн гэмтсэн байдалтай байгаа юм байна. Тухайн дэлгүүр нь уулархаг газартай ойрхон боловч өмнө нь хизээч баавга одоо ойртож байгаагүй ийм юм байна. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдэгдэж байгаагаар тус дэлгүүрийн менежер 30-аас 40 орчим насны одоо үйлчлүүлэг тухайн үед байсан гэж хэлсэн. За баавга бол гарах гарц олох гэж одоо тухайн үедээ бол сандарт твдэж байсан гэдгийг мэдэгдсэн. За тэр өдөр бол Итава мужийн нэгэн тариачин гэрийнхэн гадаа бас бамбрууштай баавгатай бол тааралдаж тухайн үедээ бол бамбрууштанд нь майжуулж хазуулсан тохиолдол бол гарсан. За мөн энэ оны ихээр Японы төв хэсэгт орших Ширикаваго нэртэй тосгоны автобусны буудал дээр Испани зуулчин руу баавга дайрсан хэрэг бол гарсан. За Японд бол ерөнхийдөө 2 төрлийн баавга байдаг юм байна. За энэ нь бол Азийн гэж нэрлэгдэх хар баавга, Хоккайдо арал дээр байдаг том хүрэн баавга гэсэн ийм баавганы 2 төрөл бол байдаг. За сүүлийн үед хүмүүс рүү тэдгээр баавга нарын зүгээс халдан дайрах үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь олон нийтийн эрүүл мэнд за аюулгүй байдалд бол сөргөөр нөлөө үзүүлж байгаа юм а.